За сувта тавтамрал та бүхэнтэйгээ дахин уулзч байгаадаа баяртай байна. Би бол энэ контентыг 2 цаг гаруй бичсэн байхгүй юу. Тэгсэн чинь аудио мартцсан. Лаг дөрдөө орсон контент бичээд болоод яваад байна гэж бодоод агай гой юмнууд ярьсан. Тэгсэн чинь даанч харамсалтай нь микрофоноо залгаагүй байсан байлаа. Одоо тэгээд яг микрофоноо залгацсан урдаа хараад сууж байна. Ер нь бол бас контент бичих маш амаргүй байна гэдгийг байнга ойлгож байгаа. Одоо явж байгаад энэ гэрлнүүдийн нэгнийхэн цэнгэн дуусч нь харж байгаарай. За гисэдэж хэмэл оюуны ертөнцийн технологийн салбарт маш том өөрчлөлтүүд гарсаар байна. Тэгээд өмнөх дугаар дээр амласан ёсоор өнөөдөр та бүхэндээ дэлхийн томоохон технологийн компаниудын удирдагч нар хэмэл оюуны хөгжлийг ер нь юу гэж харж байгаа. За цаашдаа ирээдүйд хэрхэн хөгжиж бидний амьдралд нөлөөлж болох вэ? Юун дээр болгоомжилж, юун дээр анхаарах ёстой вэ гэдэг зүйлсийн талаар хуваалцъя. Тэгэхээр хэдүүлээ нэгсэндээ зарим нэг технологийн томоохон компаниудын удирдагч нарын тарих сэтгэлгээгээр үзэл бодлоор хамтдаа аялна гэсэн үг. Энэ удаагийн дугаараар би 6 компанийг болон тэдгээрийн удирдагч нарыг сонгож авсан байж байгаа. За нэгдүгээрт гэх юм бол мэдээж Google компани гүйцэтгэх захирал Sundar Pichai. За хоёрдугаар компани нь болохоор би Amazon компанийг сонгож авсан байж байгаа. Amazon компани үүсгэн байгуулагч Jeff Bezos. За гуравдугаар компани буюу одоо яг хэмэл оюуны хөгжлийн манлайд явж байгаа компани яалтчгүй ChatGPT-г үүсгэн байгуулагч OpenAI. За OpenAI компани гүйцэтгэх захирал Sam Altman. Дөрөвдүгээр компани Microsoft компани гүйцэтгэх захирал Satya Nadella. Тавдугаар компани xAI компаниг үүсгэн байгуулагч. За Tesla, Twitter, X, SpaceX гэт компаниудаар та бүхэн бас мэдж байгаа. Гүйцэтгэх захирал Elon Musk. За хамгийн сүүлд нь хардверийн чиглэлээс талаас бас хүн оруулахаас үр аргагүй байсан. Ялангуяа хэмэл оюуны хөгжлийг маш хурдтай хурдсгаж өгсөн Nvidia хэмээх компани гүйцэтгэх захирал Jensen Huang. За хэдүүлээ эдгээр 6 хүний үзэл бодлын ертөнцөөр аялахаас өмнө маш товчхон 2 чухал ойлголтыг эргэн санацгаая. Яг үл эднийг эргэн санснаар ерөнхийдөө хэмэл оюуны үүсэл хөгжил юу байгаа вэ гэсэн суурь ойлголтоо олоод авчна. Хоёрдугаарт хэмэл оюуныг бий болгоход том зургаараа юу хэрэгтэй вэ гэдэг ойлголтыг бас санаад авчихна. Тэгээд энэ хоёр ойлголтоо санаад авсан байгаа тохиолдолд энэ дэлхийн топ удирдагч нар, технологийн манлайлагч нар юу бодож яаж сэтгэхэд байгаа юм бэ гэдэгтэй буцаад хуйлдаа холбоотой ойлгоход та бүхэнд бас эмх зэгцтэй хялбар байх болов уу гэж бодож байна. За тэгэхээр эхлээд хэмэл оюуны хөгжлийг эргээд харах юм бол аль хэдийн 1950-ад он гэхэд хэмэл оюуны эхний судалгааны ажлууд, туршилтын ажлууд хийгдээд эхэлчихсэн байсан. Энэ бол дэлхийн 2 дугаар дайны дараахан хүйтэн дайны эхлэлийн үед таарсан цаг мөч байсан. Alan Turing гэж компьютерийн шинжлэх ухааны эцэг гэж нэрлэгддэг хүн бодох чадвартай компьютер одоо машин гэдэг онолыг төвшүүлээд судалгааны ажил хийгээд явж байсан гэдэг. За энэ үеийн хэмэл оюуны хөгжил илүү өнгөрсөн болсон дата мэдээлэлээр үндэслээд ирээдүйд болох магадлалыг тооцоолон гаргадаг төрлийн хэмэл оюуны ажлын хамгийн ихний шат хэрэгжиж эхэлж исэн. За энэ хөгжиж явсаар хагаад өнөөдөр бид нэр амьдрал дээр яг энэ төрлийн хэмэл оюуныг мэдсэн мэдээгүй байнга хэрэгжилж одоо үр шимэнд хүртэж байдаг. Жишээлбэл Netflix руу та ороход кино санал болгож байна. YouTube руу ороход танд видео контентыг санал болгож байна. Энэ бүхэн таны өмнөх үзсэн контент кинон дээрээс үндэслээд за танд энэ таалагдаж магадгүй юм байна гэдэг магадлал гаргаж ирээд тэр магадлал нь тодорхой хувиас дээшээ учраас танд контент, кино, мадуу худалдан авах бараа бүтээгдэхүүнийг санал болгож байгаа гэсэн үг. За энэ том давалгаа явсны дараа мэдээж чатботуудын давалгаа гарч ирсэн байж байгаа. Ухаалаг гэхээс илүү механик чатботууд эхлээд гарч ирсэн та бүхэн санаж байгаа бол оператороор уцаар залгахад ч гэсэн оператортай холбогдохын тулд 0 дээр дарна уу, тэхийн тулд 1 дээр дарна уу. Энэ бол бас нэгэн төрлийн одоо хэрэглээ илүү механик. За үүнтэй адилхан нэг вебсайт руу яваад ороход чатботтой та харилцдаг. Танаас асуулт асууна, сонголтууд өгнө. Та сонголтуудаас аль нэгийг сонгоход дараагийн сонголтуудыг гаргаж ирнэ. Гэвчлэн
шийдвэр гаргах модны зарчмаар эцэст нь танд хэрэгтэй мэдээллийг чинь өгнө. Эсвэл хэн нэгнтэй холбож өгдөг. За энэ нь өөрөө ухаажаад гэх юм уу те large language model гэдэг зүйл бий болоод ирэнгүүт хариу үйлдэл хийх, танд хариулах чадвар нь илүү динамик болж эхэлсэн байж байгаа. Та заавал өгсөн хариултаас нэгийг сонгож механик байдлаар авахгүй зүгээр хүссэн асуултаа тулгарсан проблема өөрийнхөө үгээр keyboard-н дээрээ утсан дээрээ бичээд өгөхөд боловсруулад танд хариу үйлдэл үзүүлэх, хариултыг өгөх хэмжээний чадвартай болж эхэлсэн байж байгаа. Энэ бол ингээд хэмнэл оюуны дараагийн давлгаа буюу илүү сэтгэн бодох чадвартай болж эхэлж байгаа гэсэн үг. За үүний дараа agent-үүд гэж ярьж байгаа. Би энэ YouTube channel-ийнхаа хамгийн ихний видеон дээр бас энэ agent-үүдийн талаар дурдсан байж байгаа. Үзээгүй бол та бүхэн бас тэр видеог үзээрэй. Таны оролцоогүйгээр таны өмнөөс урт олон богино хугацааны аль алинд нь яг таны хүссэн ажлыг 24/7 хийх чадвартай хэмнэл оюун гэсэн. За agent-ийн дараагийн шатн гэдэг юм бол AGI буюу Artificial General Intelligence гэж ярьж байгаа. Үүний төлөө компани болгон хуралдаж байгаа. Ямар ч хүнээс, ямар ч хэсэг бүлэг хүмүүсээс илүү ухаантай сэтгэн бодож, үйлдэл хийж, үр дүнд хүрэх чадвартай тэм хэмнэл оюуныг хэлж байгаа гэсэн үг. За тэгэхээр хэмнэл оюуны хөгжлийн шатлалуудыг товчхондоо дурддаг юм байна. За нөгөө талаасаа хэмнэл оюуныг бий болгоход ер нь юу хэрэгтэй юм бэ гэд бодоод үзэх юм бол дээд давхаргаас нэг ингээд доош явах юм бол хэмнэл оюун бол за нэг юм тархи гэд бодсоч тэ энэ тархийг сургах хэрэгтэй, сурахын тулд асар их дата хэрэгтэй болдог. За асар их дата буюу мэдээлэл дээр асар их тооцоолол хийх хэрэгтэй болдог. Тооцоолол хийснээр сурах гэдэг гэсэн үг нөгөө тархиа илүү үр дүнтэй богино хугацаанд хурдан байдлаар сурах гэдэг. Энэ тооцооллыг хийхэд 3 зүйл хэрэгтэй байгаа. Нэгдүгээр маш ухаалаг алгоритм яаж тооцоолол хийж яаж энэ тархийг сурах гэдэг юм гэдэг алгоритмын тооцоолол. Хоёрдугаарт нь энэ тооцооллыг ажилуулахын тулд хардвер буюу одоо яг тэр компьютерийн нэг хэсэг нь яг энэ тооцооллыг ажилуулах хардвер нөрөө хэрэг болж байгаа. За энэ хардверыг ажилуулахын тулд 3 дахь хамгийн том хүчин зүйл нь юу гэхээр цахилгаан эрчим хүч. За дата хэрэгтэй авах нь датан дээр алгоритм ажилуулах хэрэгтэй авах нь алгоритмыг яг ажилуулах зүйл нь тооцооллыг ажилуулах хардвер нь хэрэгтэй болох нь энэ хардверыг тогтмол ажилуулахын тулд цахилгаан хэрэгтэй болох нь. Тэгэхээр энэ 4 том орон зай болгон дээр маш том зах зээлүүд бий болж байна. Маш их компаниуд бий болж байна. Маш том өрсөлдөөн энэ зах зээлийн блок хуваалцаж авахын тулд том компаниуд хоорондоо асар хурдцтай өрсөлдөж байна. Нөгөө тархин гараад авцсан байгаа тохиолдолд буюу хэмнэл оюуны тэр модель нь бий болцсон байгаа тохиолдолд тэр модельийг ашиглаад аппликейшнуд гэж болж байна. Веб аппликейшн, гар утасны аппликейшн, эцсийн хэрэглэгчдэд зориулсан бизнес зориулсан бүтээгдэхүүнүүд бол гарч болж байгаа. Энэ бол бүр хязгааргүй борооны дараах мөг шиг олон хэмжээтэй гарна. Гэхдээ яг хэмнэл оюуныг бий болгоход чухал 4 зүйл нь дата, алгоритм, тооцоолох хардвер, цахилгаан эрчим хүч гэдэг энэ 4 зүйлийг хэдүүлээ санах хэрэгтэй гэж бодож байна. За тэгээд хэдүүлээ эдгээр 6 хүмүүс ерөнхийдөө хэмнэл оюуны хөгжлийн талаар юу гэж бодож байгаа гэдэгтэй товчхон танилцаад энэ хүмүүсийн тархиар хамтдаа альцгаая. За Google компанийн хувьд хэмнэл оюуны энэ уралдаанд бусад компаниуд асар хурдтай өөрсдөө нээлтийг хийгээд дэлхийд даяар зарлаад хүмүүс хэрэглээд дэлхийд даяар шоугод яваад байхад Google-ыг хүн болгон тал талаас нь балбаад эхэлсэн. Google асар их ихтгэл найдвар хүлээлгэжсэн. Гэтэл та нар хоцорлоо. Та нар OpenAI-аас хоцорлоо. OpenAI-д ялагдлаа. Видеогоорч тэр, текстээрч тэр, зургаарч тэр гэдэг Google-д нэгсэндээ маш олон хүмүүс дэлхийд даяар сэтгэл дундуур үлдсэн. Google гэхдээ ноён нуруу заагаад тодорхой паникцсан ганц нэг тохиолдол бол байдаг. Эхний гаргасан уралдлага нь дэлхийд даяар буруу мэдээлэл өгч шууган тарьсан гихчлэн. Гэхдээ Google ноён нуруутай байсаар байгаад дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө Google Gemini 2.0 гэдэг модулийг дэлхийд даяар зарлаад энэ дотроо ухаалаг боддог модель, зураг боловсруулдаг, видео боловсруулдаг гэд олон төрлийн буюу multi-model энэ Gemini 2-ыг дэлхийд даяар зарласнаар хуралдаанд хойно нь хоцорж явж байгаад гинт юусэн ингээд асар хурдтай урд нь гарч ирж
буцаад тэргүүлэх байраа ажиллаж чадсан байж байгаа. Тэгээд үүн дээр Google-ийн гүйцэтгэх захирал Sundar-ын хэлж байгаа зүйл юу гэх юм бол Google бол анхнаасаа л хиймэл оюунд маш их хөрөнгө оруулалт хийсээр ирсэн. AI first буюу хиймэл оюун нэгдүгээрт гэсэн алсын хараатаагаар компанийн засаглалыг бүтээгдэхүүн үйлчилгээгээ чиглүүлж ирсэн гэдгийг саяхан дурдсан байсан. Бусад компаниуд хайлтын системүүдийг орлохуйц хэмжээгээр хиймэл оюунтай холбож хайлтын системийг хийж эхэлсэн тохиолдлууд зөндөө гарсан. Жишээлбэл ChatGPT-ийн Webhelp, Perplexity гэдэг компани хиймэл оюун болон хайлтыг хосолсон team search engine буюу хайлтын хөтөлбөрийг гаргаад ирж гисэн байдаг. Энэ болгоноос болоод Google-ийн хайлтыг ер нь хүн хэрэглэхэ болох юм биш үү гэж Sundar болон Google-ийн ажилчдаас асар их асуултууд, хэвлэл мэдээлэл асуултууд ирсэн байдаг. Энэ дээр Sundar гүйцэтгэх захирал нь инээгээд бид нар иймэрхүү төрлийн асуултанд бүр ингээд дасчихсан байна тий. Хамгийн энгийн жишээ гэх юм бол Amazon-ы Alexa, Apple-ийн Siri гарч ирж байхад хүн болгон л хүн болгоны ухаалаг одоо туслахаас асуулт асуугаад мэдээлэл авах юм бол Google-ийн хайлтыг хэрэглэхэ болох юм биш үү гэдэг гэргэлзээтэй асуултууд асууж л байсан. Гэтэл өнөөдөр хар хэн Amazon Alexa-г хэрэглэж байна, хэдэн хувь нь Apple-ийн Siri-г хэрэглэж байна, хэдэн хувь нь Google-ийг хэрэглэсэн хэвээр байна. Та бүхэн харахад хариулт нь ойлгомжтой байгаа үстэй гэж хариулсан байдаг. За үүн дээрээс бас нэг юм сонирхуулаад хэлэхэд Google компани энэ дэлхийд даяарх технологиудын компаниуд дотроос хамгийн ихний цөмийн эрчим хүч үйлдвэрлэх Small Modular Reactor буюу SMR-ыг худалдаж авах тийм 8-аг хийсэн компани болсон байж байгаа. Тэгэхээр Google цөмийн эрчим хүчний үйлдвэрийг бол худалдаж авах 8 хийгээгүй. Ийм цөмийн эрчим хүчийг гаргах чадвартай жирийн цөмийн эрчим хүчнээс 4-10 дахин бага хэмжээний үйлдвэр дотор угсрагдаад дата төвд эсвэл аль нэг газар ингэж авч иж тавиад шууд тэндээс эрчим хүч ялгаруулах боломжтой Small Modular Reactor гэдэг зүйлийг 6-аас 7 ширхгийг худалдаж авахаар 8 хийсэн байж байгаа. Нэг ширхэг SMR-ын гаргаж чадах цахилгаан эрчим хүчний хэмжээ нь 300 хүртэлх мегаватт гэж тэмдэглэгдсэн байдаг. За харьцуулаад бодох юм бол манай 4-р цахилгаан станцын гаргаж чадах хүчин чадал 663 мегаватт гэсэн байдаг. За Google-ийн нэг худалдаж авч байгаа SMR нь 300 мегаваттын хүчин чадалтай гэж тооцоолол эдгээр 6-аас 7 гэхээр 1800-аас 2100 орчим мегаватт буюу манай 4-р цахилгаан станцаас 3-аас 4 дахин илүү хэмжээний цахилгаан эрчим хүчийг ялгаруулах чадвартай тийм SMR-уудыг тийм нөөц бололцоог гаргаж авахын тулд хөрөнгө оруулалт хийж байна гэсэн үг. Хамгийн сүүлд нь Sundar-ын бас хэлснийг зөвлөгөө гэх юм бол за өнөөдрийн байдлаар бол хэмэл оюуны хөгжилд маш амархан хурдан хийгээд үр дүнг нь хараад авчих ажлууд бол хийгдээд бараг дуусж байгаа буюу low hanging fruits гэж ярьдаг. Low hanging fruits бол одоо ингээд дуусж байгаа. Тэгэхээр дараагийн өрсөлдөөний том шат нь юу болох вэ гэхээр хэн илүү ухаалаг алгоритмыг бүтээж бий болгож илүү чанартай бүтээгдэхүүн үйлчилгээг бий болгож чадах вэ гэдэг дээр дараагийн том өрсөлдөөн гарна. Тэр нь бол өнөөдрийнх шиг тэмч амархан зүйл бол байхгүй гэж хэлсэн байж байгаа. За энэний эсрэг үзэл бодол нь OpenAI компани Sam Altman-аас ч гарч ирсэн байдаг. Sam Altman юу гэж хэлсэн бэ гэхээр хэмэл оюуны хөгжил бол хан байхгүй, хязгаар байхгүй, улам хурдцтай хөгжсөөр байна гэж хэлж байгаа бол Sundar-ын хувьд амархан хийж болох зүйлсүүд нь гэр нь дуусж байгаа. Үүнээс хоошоо том сорилтууд байх болно гэдэг үзэл бодлыг гаргаж ирж байгаа нь бас маш сонирхолтой санагдсан байж байгаа. Тэгэхээр та бүхэн Google-ийн хэмэл оюуныг бас туршиж үзэх, Google ер нь хаашаа явж гин гэдэг талаар байнга сонирхож мэдээллийг авч байхад илүүдэхгүй гэж бодож байна. За эндээс дурдаад хэлэх юм бол Gemini.google.com гэж ороод та бүхэн Gemini модельтэй large language модельтэй харилцаж болно. AI Studios Google гэж байгаа. Тийшээгээ ороод Google-ийн зураг гаргадаг, видео гаргадаг бүтээгдэхүүнүүдтэй хэмэл оюуны бүтээгдэхүүнүүдийг хэрэглэж үзэж болно.
Notebook LLM гэд би өмнөх дугааруудын нэгэн дээр нь оруулж исэн. Шин чадрууд нэлээд нэмэгдчихсэн. Тэгэхээр тийшээ ороод бас илүү аудио сонсох чиглэлийн болон материалтай ажиллаж асуулт хариулт гаргаж авах тэр бүтээгдэхүүнийг бас эргэлж үзэх боломжтой болж байна. За манай технологийн суурьтай хөгжүүлэгч нар инженер байвал мэдээж Vertex AI руу ороод Google Cloud-ийн Vertex AI руу ороод хэмнэлгийн бүтээгдэхүүн үйлчилгээнүүдтэй код байдлаар бичээд эцсийн бүтээгдэхүүн гаргаж авах боломжтой гэж хэлмээр байна. За дараагийн компани маань Amazon. За Jeff Bezos-ийн хувьд хэмнэл оюун бол бидний амьдралын бүх зүйлд оролцсноо гэдгийг онцлсан байж байгаа. Түүгээрээ ерөнхийдөө цахилгаан эрчим хүч бидний өдөр тутмын амьдралд ямар салшгүй нэг хэсэг болсон байдаг билээ. Яг тэрнтэй адилхан хэмнэл оюун бидний өдөр тутмын амьдралд салшгүй хэсэг болно гэдгийг онцолж хэлсэн байж байгаа. За Amazon-ы хувьд AWS буюу Amazon Web Services гэдэг өөрийнх нь үүлэн тооцооллын дэд бүтцийг бий болгосон технологийн компани байдаг. Тэгэхээр AWS бол Google-тэй адилхан программын түвшнээс эхлээд дэд бүтэц дата төвүүд төвшин хүртлээр бүх давхаргуудыг хангаж чадсан байдаг учраас AWS-ийн хувьд хэмнэл оюуныг бүтээх, бий болгох, ашиглах, олон нийтэд хэрэглүүлэх энэ бүх боломж нь бол байгаа. Amazon нэг хэсэг хэмнэл оюуны хуралдаанд нэлээд чимээгүй байсан, хурдцтай гарч ирээгүй. Гэхдээ саяхан өөрсдийнхөө нэг конференц дээр зүгээр бороо оруулж байгаа юм шиг маш олон модельүүдийг бас зарласан байж байгаа. Тэр модельүүдийн үзүүлэлт нь тухайн үедээ айгүй сайн хүмүүс вау гэж реакц үзүүлж исэн боловч харамсалтай нь тэрнээс хойш бусад компаниуд нь илүү чадвартай модельүүд гаргаж ирснээс болоод Amazon-ы шууган тарих гэж оролцсон тэр орлого харамсалтай нь төдийлөн амжилттай болж чадаагүй. Гэхдээ Amazon бол урт хугацаанд хэмнэл оюун дээр тоглолтуудыг хийхэд бүх боломжууд нь байгаа учраас би бол Amazon-ыг хэмнэл оюуны бялууны хэсгээс бол авахгүй хоцорно гэж бол ерөөсө бодохгүй байгаа. За Jeff Bezos-ийн нэг хэлсэн зүйл specialized модель буюу яг бүр юм нарийн чиглэл рүү орж үр дүнтэй ажиллах модельүүд асар ихээр бий болно гэж хэлсэн байж байгаа. Тэгэхээр ерөнхийн амар том нэг модель бүгдийг чаддаг тийм модель байгаад тэр бүхнийг чадагч моделийг сурах гэж хэдэн зуун сая доллар зарцуулдаг, хэдэн сараар хүлээдэг. Тэгээд тэр нь жоохон алдаа мад гарах юм бол бүүн асуудал болдог биш. Зүгээр явсаар байгаад машиныг яаж засах вэ гэдэг модель зүгээр ажиллаад байж тэр машин дотроо магадгүй Toyota Prius 30 шиг яаж засах вэ? За тэр дотроо бүр цаашлаад магадгүй цонхыг яаж янзлах вэ гэдэг ч юм уу тийм модель жин ажиллаад байж байгаа юм бол тэр нь маш үр дүнтэй байна. Тэгээд Jeff Bezos-ийн харж байгаагаар бид нар ийм ирээдүлөө явж байгаа гэдгийг онцолж хэлсэн байж байгаа. Тиймдээч модель сургах гэдэг зүйл чухал биш. Сургасан моделийг хаана яаж хэрэгжилж ямар асуудал шийдэх вэ гэдэг нь бидний амьдралд асар том чухал төвөрөг нөлөөг үзүүлнэ гэдэг зүйлийг хэлсэн байж байгаа. За эрчим хүч бол хүн болгоны анхаарлын төвд яалтчгүй байгаа нэг зүйл. Дата гарч ирж байгаа тохиолдолд модельүүдийг сурахаас аргагүй гэдэг чинь тэр чанараар эрчим хүч зарцуулагдахаас арга байхгүй. Гэтэл бид нарт өнөөдөр дэлхийд даяар эрчим хүчний асуудлууд аль хэдийн байсаар ирсэн. Гэтэл энэ маш том орон зай чинь бий болоод хүн болгоны хэмнэл оюуны модель сурах гад эрчим хүч зарцуулаад эхлэнгууд ер нь энэ том асуудлыг яаж шийдэх ёстой юм бэ гэж дэлхийн том өдөртөгч нар бас бодож эхэлж байгаа. За тэгээ Jeff Bezos-ийн нэг хэлсэн сонирхолтой юм гэдэг юм бол бид нар хэмнэл оюуныг бүтээхийн тулд эрчим хүчийг зарцуулж байгаа нь өөрөө тухайн эрчим хүчийг зарцуулах хамгийн зөв зарцуулалт юм а гэж хэлсэн байж байгаа. Яа тэгэхээр бид нар нөгөө гаргаж авсан хэмнэл оюунаар ашиглаад буцаад эрчим хүчийг яаж хэмнэж болох уу, яаж өөр цэвэр эрчим хүчийг бий болгож болох уу гэдэг шинэ нээлтүүдийг хийх юм а. Тэр нээлтийг хийх процесс нь өөрөө илүү хурдан болох юм а. Тэгэхээр урт хугацаанд бол өнөөдөр эрчим хүчийг аль болох хэмнэл оюунтай холбоотой ажлуудад зарцуулах юм бол энэ бол хамгийн байж болох ухаалаг зөв зарцуулалтын нэг юм а гэж онцлон аягүй сонирхолтой санагдсан байж байгаа. За дараагийн компани маань OpenAI, Sam Altman. За Sam Altman бол өнөөдөр магадгүй дэлхийн хамгийн завгүй хүмүүсийн нэг яалтчгүй болсон баг. Дэлхийн маш олон конференцууд өдөртөгч нартай уулзаж, үргэлдэж арга хэмжээнүүдэд яриа өгч байна. За үүн дээрээс нь байд OpenAI өөрөө дөнгөж саяхан хэдхэн хоногийн өмнө OV3 гэдэг модельаа дэлхийд даяар зарласан байж байгаа. Зарим нэг
статистик тоон үзүүлэлтүүдийг үзүүлээд жижигэн демо үзүүлсэн байж байгаа. OV3 гэдэг модельийг харсан, үзсэн хүмүүс миний нэвтрүүлгийн ихэнд хэлсэн AGI буюу Artificial General Intelligence гэдэг зүйл чинь би болчихсон юм биш үү? Би болцсон байна гэж хэлж байгаа ч гэсэн хүмүүс байгаа. За яг энэ моментын өргөл дээр явж байгаа хүний мэдээж цаг асар завгүй баг унтаж чадж байгаагүй гэж бол би сайн мэдгүй байна. За үүний хажуугаар мэдээж Twitter-ийн за X SpaceX-ийн Elon Musk-тай бас байнга юм шүүхтэлцэж байгаа тохиолдол байгаа. Та бүхэн бас сонсож амжаагүй бол үзэж болох ба. Тэрний яасан бэ гэхээр Elon Musk бол OpenAI компани хамтран үүсгэн байгуулагчтай нэг байсан. Тухайн үедээ OpenAI ашигын бус судалгааны байгууллага байсан. Elon Musk-ийн өнөөдөр зүхээд OpenAI компаниг шүүхтэд байгаа гол шалтгаан юу вэ гэх юм бол анхнаасаа OpenAI компани чинь ашигын бус гэж байгуулагдчихад hybrid модель буюу ашигын бус байгаа ч гэсэн ашиг хийх одоо нэгж газар хэм оруулж ирээд тэгээд тэрнээсээ үндэслээд одоо ингээд цэвэр ашигын төлөө явах гээд байгаа юм биш үү? Шүүхтэд асуудал үүсгээд байгаа. Тэгээд Sam Altman мэдээж маш чадварлаг хуульч нартай ажиллаж байгаа. Sam Altman-ы хэлж байгаагаар Elon Musk тэгэл өөрөө ч гэсэн цагтаа OpenAI-ыг ашигын төлөө байх хэрэгтэй юм биш үү? Ер нь ашигын төлөө байвал яасан гэдэг илэрхийлжсэн тохиолдол байсан штэ. Тэгээд OpenAI-ыг за амжилтанд нэг хүрэхгүй юм шиг нэг гараа явцсан. Гарч явсныхан дараа бид нэр амжилтанд хүрсэн. Тэрнээс болоод ингээд жоохон асуудал үүсээд байгаа. Elon Musk бол байж байгаа л нэг хүнтэй барилцаж явдаг. Mark Zuckerberg-тай барилцаж аваад бөөсийн сац тарьжсэн тохиолдол байсан. Энэ удаагийн ээлжийнх нь би юм шиг байна гэд энийгээд хариулж ирсэн. Тэгээ Sam Altman-ы хэлж байгаа тайлбарлаж байгааг нь харах юм бол нөхөр бол нэг санаа зовхгүй. Гол нь AGI бүтээх тэр алсын харааныхаа төлөө бид нэр ажиллаж байгаа. Өдөр тутам ажиллаж байгаа маш хариуцлагатай хүн төрөлхтний потенциалыг бүрэн нээж хүн бүхэн өөрсдийнхөө тэр потенциалыг бүрэн гүйцэд ашиглаж чадах тэр хэмэл оюуны бий болохын төлөө ажиллаж байгаа гэдгийг хэлчихэж байгаа. Айгуу гоёор. За Sam Altman-ы хэлсэн зүйлсүүдээс хоёр өөр сонирхолтой санагдсан зүйл нь нэг нь ялцчихгүй agents гэж байгаа. 2025 он agent-ийн жил байх болно гэдгийг Sam Altman хэд удаа хэлсэн байж байгаа. Agent гэдэг нь юу вэ гэхээр за хамгийн энгийн жишээгээр та 10 сая дотор cruise машин хайжлаа гэж бодъё. Үнгүүцэкон, Facebook-ийн зарууд, өөрөө зар бичин, зар ухан те зарын сайтуудаар орно. Яг таны хүссэн бүх шаардлагад нийцэн машин байгаагүйг мэдэхгүй. Тэрийг мэдхийн тулд та асар их цаг хугацаа зарцуулна. За тэнгууд нэг юм дундын таны туслах байлаа гэж бодъё л та те. Та тэр туслахтай байлаа. Надад нэг 10 сая дотор нэг cruise олоод өгөөч. За хар сарлангтай тэдээс тэд оных ер нь гайгүй байвал болно доо гэдэг ч юм уу те аваар асалт ороогүй. Тэр туслах таны өмнөөс бүх заруудыг ухаад, хайгаад, англиад нөө хүмүүс рүү залгаад мэдээллийг авч явсаар байгаад шигшээд 3 сонголтыг танд өгчлөө гэж бодъё. Энэ хоорондоо ажиллаа хийгээд унтаад гоё амраад байжсэн байлаа л да. Гэтэл энэ хүн маш их ажиллаж байгаа те танд тэр машиныг олж ихийн тулд. За үйл хөдлөх хөрөнгийн агентууд бол иймэрхүү байдлаар ажилладаг байж болно. Нислэг захиалгын тийз бичдэг агентууд бас иймэрхүү байдлаар ажилладаг те. За энэ машины тохиолдолд машины агент гэж бол байдаг үгүй мэдэхгүй байна. За change-ууд маань ингэж ажилладаг үгүй бас мэдэхгүй байна. Тэгвэл тийм байсан гэж бодчих. Яг энэ процессыг хүн биш хэмэл оюун таны өмнөөс хийх чадвартай болно л гэсэн үг. Та хэмэл оюунд буюу нэг компьютерийн системд ч юм уу те нэг аппликейшн за би 10 сая дотор Улаанбаатар хотод машин хайж байна. Ийм байвал зүгээрээ гэж хэлээд өргөчнө. Тухайн хэмэл оюунд байж болох бүх мэдээллийн хүүсвэрээс таны шаардлагын дагуу хаана шаардлагатай бол тэр хүмүүс рүү уцаар ирээд мэдээллийг авна, ангилна. Тэгээд таны шаардлагад нийцэх топ 3, топ 5 магадгүй ганцхан машин байх юм бол танд яг тэрийг санал болгоно. Тэр нь таны шаардлагад нийцэхгүй байх юм бол та буцаад хэлж олно. За биш байна те. Тэгэхээр 7 хоног хүлээч. Тэгээд 10 хоног хүлээч. Энэ хооронд гоё юм гарч ирэх юм бол надад хэлээрэй. Энэ 7 хоног, 10 хоног хэд хоногч байдیں۔ Хугацаанд хэмэл оюун таны өмнөөс 24 7 тасралтгүй ажиллаж чадна гэсэн үг. Тэгэхээр хүн биш хэмэл оюун систем, компьютер систем яг л таны хүссэн юмыг гаргаж өгч чадвартай. Энийг agent гэдэг гэсэн үг. Тэгэхээр agent гэдэг нь юу вэ гэхээр өнөөдөр бидний хэрэгжилж байгаа ChatGPT, Claude, Gemini шиг асуулт өгөнгүүт өөдөөс текстээр хариулдаг биш. Таны хүслийг ойлгоод
бүр шаардлагатай бол удаан хугацаанд таны өмнөөс үйлдэл гүйцэтгээд ямар үйлдэл гүйцэтгэх үү, яаж гүйцэтгэх үү гэдэг өөрөө төлөвлөөд төлөвлөгөөнийхөө дагуу гүйцэтгэлийг хийгээд үр дүнгуудаа гаргаад үр дүн дээр анализ хийгээд шаардлагатай бол энэ үйлдэлээ давцаар багаад эцсийн үр дүнд таны яг шаардлагыг хангасан мэдээллийг танд буцаагаад өгнө гэсэн. За дахиад энийг жоохон ирээдүг авчраад цаашаа төсөөлөд харах юм бол таны өмнөөс яг тэр машиныг худалдаж аваад өгсөн ч байгааг үгүйсэхгүй. Тэгэхээр энэ эйжентийн 90 үе бол ингээд аль хэдийн 25 он гэд ирж байна. 24 онд эйжентийн шийдлүүд зөндөө гарч ирсэн. Маш ихний үе шатууд дээр явж байгаа эйжентийн системүүд аль хэдийн бий болоод эхэлчихсэн байж байгаа. Яг өнөөдөр жишээлбэл таны өмнөөс Instagram, Twitter, за Facebook аккаунт үүсгээд интернетээр бараа хайж олоод зургийг татаж аваад тайлбарыг бичээд үнийн тогтоогоод бүүстлээд яг хинхэн бараа худалдаж авмаар байгаа юм бэ гэдэг захиалгыг бараг төрүүлж аваад танд тэр захиалгыг өгөх ийм систем угсарч чадахгүй л чадна. Хэмэл оюуныг хийх боломжтой. Тэгэх юм бол та бараг бизнес эхлээгүй байж байхдаа хэмэл оюунаар бизнес хийгээд эхэлсэн юм шиг. Ийм захиалгад ороод ирэх юм бол та өөрөө мөнгө төлж бараа аваад энэ хүмүүстэй зараад дундаас нь ашгаа хийгээд явах боломжтой болно гэсэн үг. Сэм Алтманы хэлсэн зөвлүүдээс надад хамгийн таалагдсан нэг онцлог зүйл нь юу вэ гэхээр дэлхийд даяар маш олон хүн байгаа. Технологийн хөгжил дэвшилийн оргил зэгт байгаа энэ орнуудад байгаа хүмүүс бол үр шимийн хүртэж явж байгаа. Гэхдээ технологийн хөгжлийн оргил дээр байгаа биш өөр орнуудад боломж болцоон төдийлөн байхгүй мөртлөө асар их потенциалтай, асар их том нээлтүүд, сайн ажлууд, шинэ инновац нээлтүүдийг бий болгох потенциалтай хүмүүс бол маш их байгаа гэдэгт итгэж байна гэж хэлсэн байгаа. Химэл оюуны насар хурдцтай хөгжлөөр дамжуулж тэр хүмүүсийн потенциалыг нээж тэр хүмүүст том тэр нээлтийг хийх боломжийг бий болгох нь бол ингээд Сэм Алтманы хувьд маш том чухал зүйл гэж хэлсэн байж байгаа. Энэтэй би бол бас аюу санал нэгддэг. За манай Монголд өнөөдөр бид нар утаа төгжрөл хүүтэн байна. За эрүүл мэнд боловсрал маш олон санаа зовх асуудлууд байдаг. Нийгмийн энэ асуудлууд нь өөрөө бид нарыг шинийг бүтээх, томоор сэтгэж тэр гой зүйл хийж бүтээх, одоо тэр бодлын ертөнц рүү орох боломжийг бидний тархинд төдийлөн өгдөг. Яг бол гараал төгжрэл явж яталтай нэг машин урд дуур нь ороод тэрнтэйгээ харааж өрөөгөл хэрэлдээл уурлаад тэрнээсээ стрессээ тайлах гэж магадгүй хөгжим сонсдог, нэг лайв үздэг, нэвтрүүлэг үздэг, хоол идэж суудаг, гэртээ очиод ядарсан хүн чинь гялс нэг кино үзэж ч юм уу тэгээд тусанд ороод унтах. За гэртээ олуулаа байдаг бол дүүнрээ ус цасанд оруулаад гэрээ цэвэрлээд өөрөө шөнөөрөө нэг хичээл ажиллаа жоохон хараал ядраал унтаад өгдөг. Тэгэхээр ийм стресстэй нийгэмд байгаа хүмүүс өөрөө яг суугаад тунгаан бодоод асуудлыг шийдэе гэж зориод тэрэндээ зориулсан капитал бий болгоод тэрнийхээ араас явъя гэх энэ боломж нь өөрөө цаанаасаа асар хязгаарлагдал байхгүй учраас потенциал нь байгаа ч гэсэн боломж нь байхгүй. Тэгэхээр энэ ийм учраас бид нар ингээл энэ өнөөдрийн нийгмийнхаа асуудал дотор ингээд гацчаад байгаад юм болов гэж бодогддог. Яг энэ хүмүүсийг аваад утаагүй төгжрөл рүү дулаахан хоол ундтай энэ газар байршуулад за хэдүүлээ ийм асуудал шийдэе. Шаардлагатай бол суралцаад тэгтээ шийдэл эрэлхийлээд эхлэхэд бол асар их потенциалтай хүмүүс бий бол зөндөө байгаа гэж итгэдэг. Манай Монголд жоохон хүүхдүүд, залуучууд, гэртээ сууж байгаа аав ээж нар тэгэхээр ядаж Сэм Алтманы хэлсэн шиг энэ хүмүүс маань стресстэй явж байхдаа химэл оюуныг хэрэглээд мэдхгүй жоохон мэдэж явдаг. Ингэж болт юм, тэгж болт юм байна гэж ажиллаагүй маш утсан тэр потенциалын одоо тархины нейронууд нь хөндөгдөөгүй бүр ингээд тоос тартанд дарагдцсан, удцсан байсан тэр тархины нейронууд нь байлаа гэхэд баг угаар очиж ингээд сэргээд тэгж жагаад гинт нэг юм гоё хоорондоо холбогдож ингэж хэлбэлзэл өгөөд нэр ингэж болох юм байна. Энэ яад юм бол гэд тэрэндээ шунаад дурлаад тэрнийхээ төлөө хүсэл эрмэлзэлтэй болоод илүү сураад суралцаж явж байгаад гоё шинэ асуудал хайж олоод шийддэг, шинэ нээлт хийдэг, шинэ бүтээгдэхүүн үйлчлэгээ гаргах тэр цаг ирээсэй гэж хүсэж байна. За дараагийн компаниг гүйцэтгэх захирал бол Microsoft компани Satya. За Microsoft бол хайлтын систем өрсөлдөөнд бол хожигдсон. Bing гэдэг хайлтын систем гаргаж ирж тэрийгэ явуулах гэж асар их хөрөнгө оруулалт хийгээд үнэхээр
барахгүй байна гэдгээ бол ойлгосон. Ухаалаг гар утасны хувьсалт дотор Microsoft бас хожигдсон. Apple одоо Samsung зэрэгтэй өрсөлдөх гэж бас нэлээд үтсэн. Харамсалтай нь үнэхээр энэ уралдаанд ялж чадаагүй. За үүлэн тооцооллын системийн уралдаанд Google, Amazon Web Service-тэй Azure гэдэг зүйлэр бол бас ер нь нэлээд багахгүй үдсэж байгаа. Энээс бол төдийлөн арай хоцорчоогүй зуралдаад Белоны хэсгээс бол аваад үлдсэн байж байгаа. Яг энэ өрсөлдөөнд хоцрохгүй байх гол түлхүүр болсон хүн бол Сатья Надella өөрөө байждаг. Тэгээ Сатья өөрөө өнөөдөр юу гэж хэлж байна гэхээр тэмээ үлэнцж урж байна. Microsoft бол хайлт гар утасны технологи гэдэг энэ өрсөлдөөнүүдтэй лалидэний хоцроод Белонаас авч чадаагүй. Гэхдээ Microsoft хиймэл оюуны энэ ертөнцийн уралдаанд харин өөрсдөө илүү тэргуунд тавьж чадсан гэдэгт бол байна. Тэр нь яаж вэ гэхээр OpenAI компанид хөрөнгө оруулалт хийсэн. 2 удаагийн хөрөнгө оруулалт хийсэн. Нийтдээ бараг 14.5 орчим тэрбум долларын хөрөнгө оруулалт 2 шатанд хийсэн байж байгаа. Тэгэхээр Microsoft урт хугацааны хиймэл оюуны өрсөлдөөнийг хараад энэ Белонаас хоцрохгүй тулд OpenAI компаниг ерөөсөө за бид нар бол энэ дээр л эдний дээр л бооцоод энэ ч таах хэрэгтэй мэн гэж хөрөнгө оруулалт хийсэн. Тэр нь ч үр шим өнөдөр асар их хөгж байгаа. За хоёрдугаарт Сатьягийн хэлсэн бас нэг зүйл гэвэл Copilot гэдэг бүтээгдэхүүнийг гаргаж ирсэн байж байгаа. Copilot гэдэг бүтээгдэхүүнийг хамгийн эхлээд commercial болгож хэрэглэгчдэд ямар байдлаар танилцуулсан бэ гэхээр хөгжүүлэгч, код бичдэг хүмүүс, код бичигт нь одоо ажлыг хурцгаж өгдөг тийм туслах эсвэл companion гэж бас ярьдаг буюу одоо хамтран ажиллаж байгаа хамтрагч байдлаар Copilot-ыг гаргаж өгсөн. За Сатьягийн төсөөлж байгаагаар Copilot нь юу болох вэ гэхээр нэг талд хүн, нөгөө талд хиймэл оюун. Хүн хиймэл оюун хоёрын харилцах цонх нь Copilot байх юм аа гэд тодорхойлчихж байгаа. Тэгэхээр хэдүүлээ бодох юм бол энэ юу гэсэн үг вэ гэхээр зөвхөн код бичдэг хөгжүүлэгч нар биш. За би эрдэм шинжилгээний судалгаа хийдэг нэг физикч хүн байлаа гэж бодъё. Лаборатори дотор би судалгааны туршилтууд хийж гэн, онлайнаар судалгааж гэн. Надад нэг Copilot байна. Энэ Copilot нь физикийн талаар асар супер мэдлэгтэй. Би энэтэй ярилцаад асуулт суугаад хамтдаа битээр нээлт хийнэ гэсэн. Та магадгүй хоолн сонирхолтой байлаа гэж бодъё те. Танд Copilot гэдэг юм тооч хамтрагч байна гэсэн. Хоолны орц, нарийн ширийн амт яаж холиул ямар амт гаргаж ирж болдгоо тухайн тэр хоолыг идэж байгаа хүмүүсийн бие организм ходоод эрүүл мэндээс шалтгаалаад ямархуу байдлаар хоол хийвэл яаж болох вэ гэдэг тэр гоё шин хоолны амт жорыг тантай хамтраад гаргаж өгнө гэсэн. Та оюутан байгаад нэг хичээл сурах гэж байгаа бол Copilot гэдэг магадгүй танд tutor байдлаар хичээлийг чинь хамтдаа сурдаг, зааж өгдөг тийм хамтрагч байж гэн. Гэх мэтчлэн бүх мэрэгжил салбар руу Copilot гэдэг зүйл бол хүний хамтрагч. Тэр нь өөрөө хиймэл оюунтай харилцах цонх нь байна гэдэг зүйлээр тодорхойлчихж байгаа. Ингээ харангууд вау, нэрээ бас яг үнэхээр тийм байж болох юм байна гэдэг сэтгэл шууд төрж байгаа. Тэгээд Office 365 буюу одоо Microsoft Word, Excel, PowerPoint гэдэг Microsoft-ийн үндсэн томоохон бүтээгдэхүүнүүд байдаг. Office 365 гэдэг үүлэн систем дээр суурьтай. Тэгэхээр нөхөрч хэлбэл Office 365-аар дамжуулаад ер нь танд санхүүгийн хүн байлаа гэдэг Excel хэрэг байна уу те. Шийд рүү ороод хүснэгтэн дээр тоонууд нэмж хасаал, томьёо оруулаад нэг график гаргах гал тэр бүх юмыг цээжил сууж ахаар зөвхөн Copilot-д л хэлчих. Excel дээр сүүлийн 3 улирлын тайлан гаргадаг. Дараа жил манай ер нь орлого, зарлага ямархуу байхаар гэдгийг гаргадаг. Гэтэд Copilot нь таны өмнөөс Excel дээр байгаа бүх тэр датан дээр анализ хийгээд гаргаад өгнө л гэсэн. Microsoft энийг бол хэрэгжүүлэх бүрэн боломжтой. Яагад бол эцсийн хэрэглэгч нар нь өөрсдөө аль хэдийн байгаа. Тэр хэрэглэгч нартай тулгардаг асуудлуудыг эдгээр өөрсдөө мэдсэж байгаа. Тэр асуудал болгоныг шийдэж чадахгүй байсан нь хиймэл оюунаар дамжуулаад шийдэд өгчих бүрэн боломжтой байгаа учраас төрөл бүрийн мэрэгжил салбарын хүмүүст бүтээгдэхүүнүүрээр дамжуулаад хүрэх чадвартай боломжтой учраас Microsoft хиймэл оюунаар дамжуулаад Copilot гэдэг зүйлийг хүн болгонд хиймэл оюуны цонх байдлаар хүрэх боломжтой болж байна гэж бол би бас харж байгаа. За тэгээ хамгийн сүүлд нь гэх юм бол Сатья Наделлийн хэлсэн нэг зүйл нь одоо бид нэг юм програм хангамж компани дотор хэрэгэлдэг бизнес аппликейшн яг юу юм бэ цаана гэд бодонгууд явж өгдлийн сан байждаг. Тэр өгдлийн сан руу мэдээлэл ордог, мэдээллийг уншдаг, мэдээллийг өөрчилдөг, мэдээллийг устгадаг.
Ер нь бол явж явж датаг л зохицуулж, хадгалж, өөрчилж устгах гэж л ер нь аппликейшн гэдэг ийм зүйл хэрэглэгчтэй харилцах, тэр харилцааг амархан болгохын тулд аппликейшн гэдэг зүйл бий болчихсон байдаг. Тэгэхээр эйжентийн эрен үед аппликейшн гэж зүйл ер нь байх уу гэдэг дээр бол хэрэгэлцэж байна гэдгийг хэлсэн байж байгаа. Яа тэгвэл нэгэнтэй л датаг хадгалж гин, авж гин, өөрчилж гин, устгах байгаа юм бол зүгээр тэр эйженттэй л хэлж ил да тий. Манай орлого зарлангийн тайлга ингэчээр эсвэл бүх реситийнхаа тий зургуудыг навангуудаа за энэ л ингээ манай өнөөдрийн орлого дуусаа. Ингээл компьютер руу ороод нэг програмын цонх нэгээл менюг нь ажилуулаад тоон дээр шивэл enter дараадах шаардлагагүй болчихж байгаа гэсэн үг. Зураг авлаа, пак дуусаа. Нөгөө эйжент нь өөрөө тэр датаг хааш нь оруулаад яаж англиад аль дээр нэмж хасаад явах гэдгийг бүгдийг мэдчихэж байгаа. Тэндээсээ тайлангаа гаргаад авах юм бол нөгөө эйженттэй дахиад хэлж чинь. За сүүлийн 7 хоногийн манай орлого зарлахын баланс одоо яасан байна вэ гэж асууж. Тэрэнд зориуллаад хаана газар программистууд тайлан гаргадаг юм програм бичээд хаана нь ямар багнанд юу харах хэрэгтэй гэдэг ингээ бодоод суудах шаардлагагүй болчихж байгаа гэсэн үг. За Elon Musk-ийн хувьд химэл оюуны талаар бас сонирхолтой зүйлүүдийг дурдсан байдаг. Үүний маш олон хүмүүсийн анхаарлыг татсан нэг зүйл нь юу вэ гэхээр химэл оюуны хөгжлийн хурдыг тодорхойлох бол тийм амаргүй гэж хэлсэн байж байгаа. Ойрын хэдэн жил химэл оюун 10 дахин ч хөгжиж магадгүй, 100 дахин ч хөгжиж магадгүй. Яагаад ийм амар том одоо цар хүрээтэй байгаад байна вэ гэхээр хүмүүсийн төсөөлж байгаагаас илүү хурдан нөгөө хардверүүд нь гарч ирээд байгаа гэсэн үг. Nvidia-гаас өнөөдөр бид нэр өнөөдөр химэл оюуны модулийг сургах ийм супер компьютер бий болгочлоо. Та нар энэ дээр модулээ ингэж сургаад маш хурдан химэл оюуны бүтээгдэхүүн гаргаж болно гэд хэлжингүүд тийшээ нь хүмүүс дайрж ороод гялс юмуд гаргаад ирэнгүүд хурдын ингэ нэлээд өсгөө ичдэг. Гэтэл дахиад нэг стартап гаргаж ирэнгүүтээ манай чипийг ашиглаад та нар секундэд 500 мянган токен гаргаж болно. Тэгэх юм бол та нар ямар ч химэл оюуны модулийг асар хурдан холбоод эцсийн хэрэглэгч нар чинь дөрөд гэдэг ингээ хүлээгээ суухгүй нэг асуулт асуухад баг enter дараад дуусахад асар их хурдан хариулт ингээ гараад ирсэн байж байна гэдэг ч юм. Тэнгүүд тэрийг ашиглаад хүмүүс тэгвэл бид нэр ингэж хэлэх юм тэгж хэлэх юм гээд хурдын бүр өсгөө ичдэг. Тэгэхээр хардвертэй уялдаад явж байгаа хардверийн нээлтүүд нь өөрөө асар хурдан бий болоод байгаа учраас яг химэл оюун гэдэг зүйл өөрөө хэр хурдцтай хөгжих юм бэ гэдэг тэр хурдыг тодорхойлоход бол бас амаргүй байна гэдэг байгаа. За Elon Musk-ийн хэлж байгаагаар AGI буюу Artificial General Intelligence гэдэг зүйл нь бол 29-30 он гэхэд бол аль хэдийн хүрчихсэн байж гэнэ гэж хэлж байгаа. Elon Musk-ийн нэг юм сонирхолтой байнга хүнддэг өнцөг байдаг. Twitter дээр ч ялвал та бүхэн анзаарсан бол Twitter-ыг худалдаж авах олон шалтгаан байсан ба. Гэхдээ олон нийтэд хэлсэн нэг шалтгаан нь юу гэхээр Twitter бол одоо цэнхэр намын пропагандаг илүү их явуулдаг. Одоо улаан намынхаа үзэл бодол, дуу хоолойг бол юм дарах бодлого бас явуулсаар ирсэн. Гэтэл хүн болгон эргэтгэж үзэл бодол илэрхийлэх тийм талбартай байх хэвээр, үннийг хэлдэг байх хэвээр, үннийг дарддаг байх ёсгүй гэдэг тийм үзэл бодлыг бол олонд хэлж гаргаж ирсэн байж байгаа. Тэгэд үүнтэйгээж ч гэсэн адилхан өнөөдрийн химэл оюуны бүтээгдэхүүнүүд бол хэтэрхий соёлтой эсвэл хэтэрхий нэг талыг баримтлсан байгаад байгаа учраас яг үнийн пак гэж хэлцдэг. Үнэн нь ерөөсөө ийм л байх хэрэгтэй гэж хэлцдэг. Тийм модель Elon Musk-ийн хувьд байхгүй байгаа учраас өөрөө XAI гэдэг компани гаргаад энэ дээрээ судалгааны ажлуудаа хийгээд модельудаа гаргаад явж байгаа. За өөрөө бол асар том супер компьютероос бүтсэн төвийг гусарсан байж байгаа. Энэ бол бас урт хугацааны тоглолт гэж харж байгаа. Тийм ч учраас XAI, за OpenAI жишээлбэл Sam Altman хамгийн том өрсөлдөгчнийх нь нэг байна гэдгийг хүлээн зөвшөөрч чадж байгаа. Нэг талаас нөгөө талаасаа энэ хоёр маань хамтран үүсгэн байгуулагч нар байсан. Тэгээд одоо бас хоорондоо шүүхийн маргаантай байдаг учраас тэр талаараа ч гэсэн өрсөлдөгч нар байгаа. Elon Musk-ийн хувьд химэл оюун нийт том зургаар нь харах юм бол 80-90% магадлалтай хүн төрөлхтөнд маш гашиг тустай бүтээмжийг өндөр болгосон, үр ашигтай нөхцөл байдлыг бий болгосон, эдийн засгийн эргэлтийн хувьд бараа бүтээгдэхүүн үйлчилгээний үнийг асар багасгаж чадсан тийм эрг өөрчлөлтийг авчирна гэж харж байгаа. 10-20% магадлалт нь нөхрийн бодож байгаагаар хүн төрөлхтнийг үгүй хийх ч магадгүй тийм аюул бол байсан хийгээр байгаа гэдгийг бол байн гонцолж хэлж байгаа. Тэр бол бас маш сонирхолтой.
Тэгсэн мөртлөө Elon Musk өөрөө Tesla компаниас Optimus гээд одоо humanoid роботуудыг гаргасан байж байгаа. Тэгээд Elon Musk-ийн төсөөллөөр 2030 он гэхэд дэлхийд даяар 10 тэрбум гаруй humanoid роботууд эцсийн хэрэглэгчд хүрээд хүний өдөр тутмын үйлдвэртэй давтагддаг ямар ч үр дүн өгдөггүй мөртлөө хийхээс аргагүй байдаг ажлуудыг хийгээд байж байна. Тэгэхээр хүний тоог аль хэдийн давчсан тим хэмжээний роботууд ингээд гарчсан. Энэ роботууд нь хиймэл ойноор ажиллаад хүний туслах болоод байж байна. Эсвэл одоо юм том үйлдвэрүүдэд бас ажиллаж байна гэсэн тэм зүйлийг хэлсэн байж байгаа. Тэгэхээр нэг 10-аас 20% хүнийг үгүй хийчих магадгүй те хүн төрөлхтний үгүй хийчих магадгүй гэдэг. Яг тэр тархин дотор 10 тэрбум робот гэж яваад байгаа болохоор магадгүй ягаад тэр 10-аас 20%-ийн санаа зовлт байгаад байгаа вэ? Тэр санаа зовлт нь хаанаас гарч ирж болж байгаа вэ гэдгийг та бүхэн бас дотроо бодоод ойлгож байгаа хаа гэж бодож байна. За тэгээд хамгийн сүүлд нь Nvidia компаниг ярихгүй байхаас өөр харахгүй. Хэмэл оюуныг бий болгож байгаа дөрвөн том үндсэн зүйлс гэдээ би ярьсан. Дата байдаг, алгоритм байдаг, хардвер байдаг, цахилгаан эрчим хүч байдаг. Энэ хардвер гэдэг зүйлийг онцлохоос аргагүй байдаг. Сая Elon Musk яагаад хэмэл оюуны хөгжлийн хурдыг тодорхойлж чадахгүй байна вэ гэхээр энэ хардверийн хөгжил нь өөрөө тесрэлттэй гарч ирээд байна гэж хэлж байгаа. Тэгэхээр энэ хардвер дотроо ноён өргөлдөнд байгаа компани бол яалтчгүй Nvidia байж байгаа. За Jensen Huang-ы хэлсэн нэг сонирхолтой зүйл нь гэх юм бол хэмэл оюуныг хэрэглээд эдгээр өөрсдөө чипээ бүтээгээд яаж илүү үр дүнтэй авсаархан мөртлөө маш хүчин чадалтай хурдан үйл ажиллагаа явуулах боломжтой тим чипийг үйлдвэрлэж болох гэдэг тэр санаа, тэр нээлт, тэр бүтээлээ өөрсдөө хэмэл оюун ашиглаж гаргаж авдаг гэдгээ бол хэлсэн байж байгаа. Тэр бол маш сонирхолтой. Тэгэхээр одоо dog food гэж ярьдаг өөрөөсдөө хэмэл оюун үйлдвэрлэх нөхцөлөө бий болгоод хэмэл оюунаа гаргаж аваад тэрийг ашиглаад дараагийнхаа нээлтийг хийгээд яваад байна гэсэн. Jensen Huang-ы хувьд яалтчгүй дэд бүтэц хардвер гэдэг зүйл бол ингээд өөрчлөгдөж байна те. Супер компьютерүүд бий болж байна. GPU-гээс гадна супер компьютерүүд бий болж байна. Тэгэхээр яг энэ хөгжлийн хурцгуурын үед жишээлбэл наадсхан их сургуулиудад ч гэсэн ямархуу хичээл заах уу судалгааны ажлууд дээр нь яг энэ супер компьютер GPU-ыг яаж хүртээмжтэй байдлаар байлгах вэ гэдэг нь өөрөө шинэ сорилтуудыг бий болгож байна. Яагаад гэвэл дэлхийд даяараа GPU супер компьютер гэдэг энэ зүйл рүү явчих юм бол CPU дээр суурилсан одоо компьютер үйлдвэрлэлийн систем тооцооллыг ашиглаад нэг юм хийх гэдэг. Гэтэл цаана нь асар хурдан том ажлыг оюутнууд гэлсигээд үр дүнгийн хараад явах юм бол боловсролын бас юм тэгш бус байдал гарах эрсдэлтэй юм шүү гэж өөрөө бодож байгаа шиг байгаа. Чип үйлдвэрлэгч, хардвер үйлдвэрлэгч гэдэг утгаараа мэдээж тухайн чип, хардвер нь хаана хэрэглэгдэж болох вэ гэж бол бодож байгаа. Роботууд, дронууд, өөрөөгөө жолооддаг машинууд гэх мэт эдгээр салбаруудад асар том хурдтай өөрчлөлтүүд гарна гэж бол харж байгаа. Тэгэхээр Tesla-гийн одоо humanoid роботууд жишээлбэл Elon Musk-ын төсөөллөөр 10 тэрбум робот байлаа гэхэд тэр 10 тэрбум роботын тодорхой хувьд нь Nvidia-гийн чипүүд, суперкомпьютерүүд ажиллаад явж байгааг бас үгүйсэхгүй. Дронууд байна, сонирхогчдын төвшний commercial эцсийн хэрэглэгчдийн хэрэглэдэг зөвхөн хоббист дроноос хулаад одоо улсын батлан хамгаалах, хариу үйл үзүүлэх, дайрах, довтлох эсвэл өөрсдөө хамгаалах дронууд байлаа гэхэд хэмэл оюуны чип сурлуулад ийшээ очиод энэ координат дээр очиод бөмбөг хаяа гэхэд тэр нь хэмэл оюуныхаа алгоритмыг дагаад бөмбөг хайчаад буцаад ирдэг байдаг ч юм уу. Дэлхийд даяар яалтчгүй хүссэн хүсээгүй энэ зөв чиг рүү явж гинэ гэдгийг бол онцолж хэлсэн байж байгаа. Тэгээ Jensen Huang-ы хэлсэн нэг сонирхолтой зүйл нь гэдэг. Бид нартай хэмэл оюуны хөгжлийг хэмжигддэг тоо тэр хурдан энэ модулийг сурах болоо гэж боддог байсан. Үгүй саяхан тэр сайтын хурцсан шүү дээ. Тэгэхээр ингээд яриад байж байгаа нь бол амар тийм сонирхолтой санагдсан. Тэр боломжийг бий болгоход Nvidia маш том оролцоотой байгаа гэдэг зүйлийг үгээр онцолж хэлсэн. Nvidia-гаас сонирхуулгаад саяхан жишээлбэл $249 үнэтэй за нэг иймэрхүү жижиг юм одоо ингээд даалган дээр баг багтчихвол хэмжээний супер компьютерийг зохион бүтээсэн байж байгаа. Энэ дээр Facebook-ээс гаргасан нээлттэй хин Llama модулийг тэр чигээр нь ажиллуулах бүрэн боломжтой тийм супер компьютерийг гаргасан байж байгаа. Энэ нь юу гэсэн үг вэ гэхээр заавал интернетэд холбогдож хэмэл оюуныг хэрэглэх биш. Интернетэд холбогдож мэдээллийг хаах биш.
тодорхой мэдлэг мэдээллийн дагуу сургацсан хэмэл оюуны модель байлаа гэхэд энэ суперкомпьютер дээр тавиад хөдөө орон нутаг интернетгүй газар зүгээр гэртээ одоо хаана гэдэнтэй хаач тавих боломжтой болчихно гэсэн үг. Ялангуяа интернет хүрэлцээ муутай аслагдмал газар байгаа хүмүүс бид нэр хэмэл оюуны бүтээгдэхүүний хүртээмжийг үгээр дамжуулаад бий болгоход боломжтой болсон байна гэсэн үг. Хичээл зааж болж байна. Шинэ мэдлэгийг одоо ур чадварыг зааж болж байна те. Тэгэхээр заавал интернетэд холбогдсон байх шаардлага байхгүй. Хэмэл оюунтай харилцах бүрэн боломжтой. Тэр нь $249 бий болж байна гэсэн үг. За ингээд дэлхийн топ 6 компани өдөртөгч нарын тархиар хөдөлгөөний хамтдаа аялцгаалаа. За хүн болгоны хийлсэн нийтлэг ганц хоёр зүйлс бол байсан. Жишээлбэл хэмэл оюуны хөгжлийн тесрэлтийн энэ үе дээр хууль санаачлагч, хууль сахиулагч төрийнхэн яаж эдгээр зүйлүүдийг зохицуулах юм бэ? Зохицуулах дүрм журам нь юу юм бэ? Энэ зүйлүүдийг бол бодож авах ёстой, зохицуулж авах ёстой. Гэхдээ тэр зохицуулалт нь хөгжлийг удаашруулад хөгжлийн тушаа болоод ажиллахгүй гэдэг жишээлбэл Google компани Sundar Pichai хэлсэн байж байгаа. Харин яг маш оновчтой жишээлбэл хэмэл оюуныг хэрэглээд хүний дүр тувраад гэмт хэрэг үлдсэн байлаа. Хүүгийн маш том гэмт хэрэг үлдсэн байлаа гэж бодоход тиймэрхүү зүйлүүдийг зохицуулах хэрэгцээ орчин хууль дүрм нь юу юм бэ гэдгийг бодоод гаргачихсан байх хэвээр. Хэмэл оюуныг бол хариуцлагатай хийх ёстой, аюулгүй хийх ёстой, хяналтан доор хийх ёстой гэдэг зүйл дээр бол санал нэгдэж байгаа. Тэгэхээр хэмэл оюун өөрөө яг хийх ёстой юм хийгээд байгаа юм гэдэг хяналт байх ёстой. Аюул учруулах үз юм хийгээд байгаа юм уу? Нөгөө талаас нь аюул учруулах үз юм хийлэх гээд бас ийм сөрөг муу мухай бодолтой хүмүүс бол байгаа тий. Тэгэхээр тэр хүмүүсээс хэмэл оюуныхаа бүтээгдэхүүнийг хамгаалж чадчихна уу гэдгийг бол байнга бодож явах хэрэгтэй. Гэхдээ тэгээд эдгээр зүйл нь хууль эрх зүйн орчинтой ингэж уялдсан байх хэвээр. Тэгвэл компани өөрөө бүх зүйлийг бодож сэтгэж хийж чадахгүй гэдэг зүйлийг бол эдгээр өдөртөгч нар маань нийтлэг байдлаар бас хэлсэн байж байгаа. Тэгэхээр манай оронд ч гэсэн яг хэмэл оюуны бүтээгдэхүүн хэрэглээ, хөгжүүлэлт, үүнээс гарч болох хор уршигтай, хохиролтой үр дагавар гэмт хэрэгүүд байлаа гэж бодоход энэ дээр хууль эрх зүйн ямар зохицуулалт байгаа юм. Нөгөө талаасаа яг энэ хэмэл оюуны бүтээгдэхүүнийг үйлчлэгийг хөгжүүлж бий болгоход нь ямар юм дэмжлэг туслалцаа хуулийн юм эрх зүйн орчин байгаа вэ гэдэг аль аль талыг бас бодож хэлцэх ёстой болов уу гэж бодож байна. За ингээд өнгөрсөн дугаард та бүхэнд амласан ёсоор энэ удаагийн дугаар бол үзэх юм байхгүй цэвэр сонсох. За та бүхэнд мэдлэг мэдээлэл авах боломжтой сонирхолтой дугаар байсан болов уу гэж бодож байна. Дараагийн дугаарт буцаад хэмэл оюуны одоо гарч ирж байгаа шинэ програмуудыг хэрэглэж туршиж үзүүлж та бүхэнд бас аль нь зүгээрийн, аль нь мууийн, аль нь сонирхолтой гэж үзүүлэе гэж бодож байна. За энэ дотор би Google-ийн Gemini 2.0 гэж сая дэлхийд даяар шуугсан бүтээгдэхүүнийг хэрэглэж үзүүлье. Хоёрдугаарт OpenAI-с зарласан O3 гэдэг моделийн тэр видеог үзээд магадгүй хамтдаа ярилцаад явах байдлаар бас та бүхэнд AGI гэдэг зүйлийн эхний зүйл нь юу юм бэ гэдгээс бас жоохон ингэж амтлуулах те сонирхолтой байж магадгүй гэд тэрийг оруулъя гэж бодож байна. Өмнөх видеонууд дээр маш сонирхолтой нэлээд их ирсэн комментуудын нэг нь юм бол анимашн одоо аниме манга эдрээр аниме хийх боломж байдсан болов гэж хүмүүс асуусан байсан. Би бол тухайн үед мэдэхгүй байсан. Гэхдээ сая судлаад үзсэн чинь боломжтой байна. Тэгээд зургийг манганы зураг аваад жишээлбэл тэрийг яаж ингэж хөдөлгөөнд оруулаад асар олон байдлаар энэ зүйлийг давтаад хийгээд хооронд нь холбоход яаж магадгүй бүтэн хэмжээний анимашн болж болох вэ гэдэг талаар бас та бүхэнд хуваалцаж үзүүлье гэж бодож байна дараагийн дугаарт. Тэгэхээр энэхүү дугаар маань таалагдсан бол та бүхэн заавал subscribe хийгээрэй. Хэмэл оюуны талаар ер нь ирээдүйн хаашаа яваад байгаа юм бэ гэдгийг таны эргэн тойронд мэдэх ёстой, мэдэх шаардлагатай найз нөхөд хамаатан садан хамт ажилладаг хүмүүс байж магадгүй. Тэгэхээр энэ видеог цааш нь шеэр хийж түгээгээрэй. За үзэл бодол, санал сэтгэл шүүмж байх юм бол комментоор бичээрэй гэж хүсэж байна. Тэгээд дараагийн дугаараар уулзцаая. 2024 он хэдхэн хоногийн дараа дуусгаж байна. 2025 онд бүгдээрээ хэмэл оюуныг чадхаараа сурсан, өөрсдийнхөө яг сонирхлын дагуу барьж аваад сурсан, суралцсан
өөрсдөө бүтээмжийг асар их нэмэгдүүлсэн тийм жил байгаасаа гэж би хүсэж байна. Сайн Алтманы хэлсэнтэй миний санал нэг байгаа зүйл бол тэгээ Монгол руугаа буулгаад миний бодож байгаа зүйл гэх юм бол манай оронд асар их потенциалтай хүүхэд залуучууд, хөгшин залуу гэлтгүү асар их хүмүүс байгаа. Бид нар өнөөдрийн нийгмийн стрессээс болоод тэр илүү хөгжил, дэвшил, асуудал шийдэх, шинийг бүтээх, сэтгэх тэр тархины хэсэг нь ажиллах завгүй тэрийг энэ стрессүүд нь бөглчөөд байгаа байх гэж бодож байна. Гэхдээ энэ хэмэл оюунд дурлаад, хэрэглээд, суралцаад явхад бид нар өөрсдийнхөө дотоод төр потенциалыг нээгээд шин бүтээгдэхүүн нээж өнөөдөр тулгараад байгаа асуудлуудаа өөрсдийнхөө амьдралтаа яаж шийдэж болох вэ? Магадгүй нийгэмдээ яаж бас асуудал шийдэж болох вэ? Цаашлаа тэрийг бизнес болгож, орлоготой болж яаж амжилттай явж болох вэ гэдэг талаас жоохон ч гэсэн суралцаад яваасаа тийм жил 2025 он байгаасаа гэж бас хүсэж байна. Тэгээд дараагийнхаа дугаараар уулзцгаая. Баяр та.